Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар амтад жигмнэг хийсэн байгаа. Орцонд маань 2 ширхэг өндөг, тал лимоны хальс, 1 ут ванилийн сахар, 1 цайны халбаг нунтаг хөлгөгч буюу бейкинг паудер, 1 чимэг давс, 80 мл ургамлын тос, 90 г сахар, 250 г гурил орно. Бүх орцоо бичлэг болгоны дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд нэг өндгөө хаглаад нэг савнд хийчин, дараа нь 2 дахь өндгөө шар цагаанаар нь салгаад зөвхөн шар хэсгийг нь эхний хагалсан өндгөн дээрээ хийн, үлдэгдэл өндгөний цагаанаа огт хэрэглэхгүй. Одоо дээрээс нь сахараа, ванилийн сахараа мөн давсаа хийгээд баг зэрэг хутгаж холино. Дараа нь лимоныхоо тал хэсгийг нь үргчээр үрээд хальслаад өгнө. Ингээд өндгөн дээрээ үлдэгдэл бүх орцуудаа хийгээд сайн зуураад өгнө. Ингэхдээ гурилаа баг багаар хийж зуурна. Одоо бэлэн болсон зурамгаа 4 хэсэгт хуваагаад ойролцоогоор 1.5 см-ийн зузаантай байхаар ингээд нарийнхан хэвэнд оруулаад өгнө. Ийм болохоор нь ойролцоогоор 5 см-ийн урттай байхаар жигэд хуваагаад өгнө. Ийм болсон кексээ шарга шүгэний листэн дээрээ жигэд өрж тавиад урдчил чалаасан шарга шүгэн дээр доороос нь 180 градуст 15 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө түр тавьчихна. Хөрснийхэн дараа сахарын пудрээр чимэглээд өгч бас болно. Яг энэ орцоор 24 ширхэг кекс гарсан байгаа. Ингээд маш амархан хийж болох амтад кекс маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.